клипэн тоглож өгч гэдэг санал тавьсан. Тэгээд зохиолоо харъя гэд зохиол нь гарсан. Зохиол надад бол маш их таалагдсан. Тэгээд зохиолоо харсныхаа дараа бол би дуугаа сонссон. Жихэнхүү ямар одоо дуун дээр дуулах юм бэ гэдэг бол маш чухал байдаг. Тийм учраас дуугаа сонсъё гэд тэгээд дуугаа сонсоод дараа нь үйл явдлын юмыг бодож байгаад өөрийнхөө тоглох одоо тоглолтынхоо трактовк тийм ээ тэрийг бодож болсон. Яагаад тэгэхээр бодож гаргасан. Яагаад тэгэхээр энэ кино биш клип учраас маш богинохон секундын дотор одоо 2-3 секундын дотор одоо энэ утга санааныхаа бацаж гаргах учраас энийг маш их бодож ингэж гаргасан. Тэгээд хамтарч одоо ажилласанд их сайхан байгаа. Тэгээд та нар бол ерөөсөө их тийм дайчин хүүхэд юм байна. Юмд хандах хандлага нь бол бас их зөв юм байна гэж санагдсан. Тэгээд одоо бид нар урд нь бол Хувьсал продакшн кинон дээр хамтарч тоглож явж байсан. Тэгээд энэ дээр бол ингээд хоёулаа яг өөрийнх нь уран бүтээлд нь хамтарч оролцлоо. Гайхалтай сайхан уран бүтээл болжээ. Энд бас сэтгэл баяртай өдөр байна. За тэгээд ирсэн хүмүүстээ бүгдэнд баярлалаа. Тэгээд клипний нээлт болон тоглолтын яг хэвлэлийн баг урлыг давхцуулсан байгаа. Тэгээд клип юу нь яагаад бас нээж болдгоо бол гэж бидэд бодсноос эхлэлтэй. Тэгээд ямар ч тач одоо энэ дээр ярих юм болохоор гэгээн дууны тухай ярих гэж байна. Тэгээд энэ ард яг манай ажилласан багийнхан зогсож байна. Тэгээд бүгдд нь одоо баярлалаа гэж хэлье. Тэгээд уран бүтээл гэдэг бол ерөөсөө тэгээд цор ганц одоо нэг хүний хийдэг юм байха болоод одоо маш удаж байна. Энэ дээр бол одоо зөвхөн одоо дууны үг зохиох ч юм уу тэр дуу хийх бол ямар ч хангалтгүй болсон. Энэ одоо клип за хөгжим энэ хөгжмийн аялал маш олон хүмүүс нийлж иж нэг юм бүтээж байгаа. Яг хамгийн урталт нь явж байгаа нэр нь минийх болохоос ш одоо энэ клипэнд тоглосон жүжигчид за энэ одоо зургийн дараах зураач хүмүүс за тэгээд одоо бос гэрэлтүүлэг те камер дрон ингээд энэ бүх хүмүүс нийлж иж ингээд нэг уран бүтээл болж хувирж байгаа маа. Тэгэхээр бидний бүгднгийнх нь хамтын уран бүтээлд ирсэн хүмүүстээ баярлалаа. Клип зөвхөн миний хэсэг гэхэд бол нэг өдөр 2 өдөр одоо үргэлжлээ тийм ээ. Бусад хэсгүүд нь гэхэд бол эдгээр бүр хэдэ хөдөө явж иж ингээд зураг авсан бас нэлээд хэдэн цаг хугацаа одоо 9 сар гэдэг чинь бараг 3-4 сар байна те 4-5 сарын хугацаанд энэ одоо клипийг гаргасан. Тийм маш одоо олон талаас бид бодсон. Одоо энэ жишээлбэл өөрийнхөө түүхийг судалж мэдлэх хэрэгтэй. Газар нутгийн хайрлагын тулд ямар их золиос гаргадаг юм бэ гэдэг мэдэх хэрэгтэй. Хоёрдугаард одоо хоёрхан чавхстай морин хуур энэ сэтгэлийн гэгээн одоо ариун хайрыг амьдралын одоо олон нюансуудыг яаж тод том руу харуулж чаддаг юм бэ гэдгийг үзэгч түмэндээ бас хүргэхийг зорьсон. Бас бид нар маш олон түүхтэй шүү гэдгийг бол энэ дээр хэлхийг зорьсон. Найз нөхөрлөл гэдгийг бол бас харуулахыг зорьсон. Хүнд хэлсэн амлалтаа бол монголчууд хизээч авч явдаг байсан юма гэдгийг бол бас энэ дээр харуулахыг хүссэн. Миний дүр дээр одоо жишээлбэл тийм ээ би чамаа хүлээнэ хайртай л гэсэн бол тэрийг одоо насан туршдаа хинтээж суулгуугаар тэр залууга хүлээсээр байгаад ингээд нас өтөлж штэ. Гэх мэтчлэн бол маш олон зүйлийг энэ дээр хэлхийг зорьсон. Одоо манай байгаль хүртэл ямар байна вэ? Бид нар гадаадаг шүтээд байна. Гэтэл бид нар өөрсдөө хайрлаж хамгаалах шүтэн бишрэх ямар их уудам сайхан газар нутагтай юм бэ гэдгийг бас энэ дээр харуулахыг зорьсон. Ер нь олон сайхан зүйлүүдийг хэлхийг зорьсон да. Тий үнэхээр баяртай байна. Бидний өөрөөсөө уран бүтээлчин зөвхөн өөрсөндөө биш тийм ээ. Уран бүтээлчийг бол дандаа үзэгч түмэндээ хүрэхийг зорьдог. Тэр тусмаа одоо манай өрн Монголын үзэгчин гэдэг бол бас л бидний монгол хүмүүсийн нэг тасархаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэд нар маань үзэгчин гэдэг бол бас их сайхан байна. Яагаад гэвэл бас тэдний сэтгэл дотор цохилж байдаг ямар нэг юм хүндсэн учраас тэдний сэтгэлд хүрж байгаа. Тийм ч учраас тэд нар 5 сарын 23-нд ирж үзнэ гэж ярьж байгаа нь бас их баярлууштай сайхан байна. Энэ бол уран бүтээлч бидний одоо зорж хийж бүтээж явж байгаагийн
бас нэг бахархууштай зүйлийн нэг гэж бодож байна. Олон сайхан юм яг энэ төстэй уран бүтээлүүд аюух байдаг шүү дээ. Ногоонууд ингээл те. Тэгээ би багадаа бас нэг уншижсэн. Одоо би тэрний юугийн зохиолын нэрийг мэдэхгүй байна. 2 3 зохиол байдгийн. Тэр бас яг энэтэй төстэй. Яг адилхан одоо биш те. Тэгтээ ерөнхийдөө төстэй юм зохиолууд байдаг. Тэгэхээр бид нар бол одоо бахархаж явах ийм сайхан зохиолуудыгаа ийм сайхан Монгол түүхийнхээ юмнуудыг бол өшөө сайн гаргаж хэлэх хэрэгтэй гэж боддог. Бусад одоо улс орнууд бол өөрсдөө юмыг бол тамгалж штэ тийм ээ. Яг тэрнтэй адилхан манай монголчууд өөрсдөө одоо бахархаж тамгалах юмудаа бол тамгалж явах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ дээр бид нар сэтгэл зовниж ярьдаг. Тэгээ тэрийгээ бод бид нар хэрэгжүүлж явж байна. Энэний нэг илэрл бол одоо манай тендер тийм ээ, тендер буюу одоо энэ уран бүтээлийг хийлдсэн баг хамт олонны сэтгэлээр бол илэрч гарч байгаа баха гэж бодож байна.